Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ Мегмар гарагийн мэндийг айлтган хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээллүүдэд хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан модон могоо жилдээ спортын өндөр амжилт гаргасан Дархуул аймгийн Шилдэг өсвөрийн тамирчидтай хүндэтгэл үзүүлэн мөнгөн урамшуулал олголоо. 2025 оныг Дархуул аймгийн засаг даргын тамгын газраас өсвөрийн тамирчдыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан спортын амжилтаараа аймаг орон нутгийнхаа нэр хүндийг улс төв дэлхийд өндөрт өргөн багтам амжилтыг гаргасан спортын шилдэг өсвөрийн тамирчидтай хүндэтгэл үзүүллээ. Тодорхойлбол спортын шилдэг өсвөрийн тамирчдыг тус бүр 1 сая төгрөг, шилдэгэн шилдэг тамирчдыг 3 сая төгрөг, шилдэг холбоодыг 10 сая төгрөг, 3 шилдэг багш дасгалжуулагчдыг 3, 2, 1 сая төгрөгөөр тус шагнаа урамшууллаа. 2025 оны шилдэг тамирч нар Таруулын спортоор Ууган баярын Нямбаяр, Чөлөөт бүхий спортоор Сайн хүүгийн Инх мөнх, Жуда бүхий спортоор Эрдэнэбатын Совд Эрдэнэ, боксын спортоор Гэрэл жаргалын Од жаргал, хөнгөн атлетикийн спортоор Баяр Магнайн Бат жаргал, талбайн теннисний спортоор Алдар хишгийн Хонгорзуул, сагсан бөмбөгийн спортоор Отхон баярын Пүрүбаатар, волейболын спортоор Дархан Нямын Гүн бэлэг, хөл бөмбөгийн спортоор Ган тулгын Маргад, хоккей спортоор Үн мөнхийн Инх сүлд, цааны спортоор Инх хамгаалангийн Инхрийлэн, хүндийн өргөлтийн спортоор Хүрэл чулууны Эсвэ, бадминтоны спортоор Үүлэн солонгийн Өсөх ирээдүй, ширээний теннисний спортоор Машбатын Ерөөл, таквондогийн спортоор Улан баярын Маралмаа, үндэсний сурын спортоор Өсвөрийн шигшээ багийн тамирчин Гантуулгын Саран гэрэл, Уушуу Сандай боксын спортоор Нар мандахын Амирлан, шатрын спортоор Мегмарын Цэлмэг, бүжгийн спортоор Гантуулгын Маралгоо, самб бүхий спортоор Цоож Доржийн Бат Цоож, крикетийн спортоор Алтантуягийн Ирмөн, пара хөнгөн атлетикийн спортоор Ганс сүхийн Ган Эрдэнэ, тусгай бочигийн спортоор Инх болтын хулан, тусгай хөнгөн атлетикийн спортоор Бие бишийн Нандин Эрдэнэ, харин кикбоксing спортоор Үлзий Батын Инх сарнаар тус шагнагдлаа. 2025 оны шилдэг эмэгтэй тамирч нар Солонгос улсад зохиогдсон насанд хүрэгчдийн Аз ТV-ийн аврагын хүрэл медальт Од сургуулийн 9-р ангийн сурагч Ган Түрийн Ану үжин тодорсон бол 2025 оны Дархуул аймгийн шилдэг эрэгтэй тамирч нар ардын Усгалын 94 жилийн улсын их баяр наадмын өсвөрийн бүхийн барилдаанд төрүүлж улсын шонхор цол хүртсэн Расолын оморнаар тус шалгарсан юм а. За би энэ жил улсынхаа баяр наадмын төрүүлээд өсвөрийнхөө барилдаанд улсын аврагт нэг ч онцлогоо төрүүлсэн байгаа. Тэгээд багш дасгалжуулагч аав ээж ахан дүүстэй бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Сая шилдэг тамирчин болсон. Дараагийн зорилго маань одоо сайн бүх жудагтай бүх болох байна да. 5 наснаас эхлээ барилдсан. Нутгийнхаа баярлуулсанд бол маш их баяртай байсан. Тэгэх гоё л байд юм билээ. Тэгээд би өдөр болгон тэнгэрт байгаа өвөөдөө залбираад намайг улсын цалтаа бохиолоод өгөөч гэж залбирдаг. Таныхаа дутуу гүйцэн шүү гэж өдөр болго өөртөө зориг таваад бэлтгэл сургалтад идэг байгаа. Манай өвөө аймгийн арчин цалтай. Тэгээ манай зүгээр барилдаг байсан. Манай Сэргэх улсын заан цалтай. Ер нь санхүү их чухал. Бид нар одоо барилдаанд явах гээд гадагшаа барилдаанд явах гээд тэгэхээр санхүүний асуудал их гардаг. Тэр нь манай Дархуул аймгийн засаг даргын тамгын газар засаг дарга аз жаргал дарга маань их тусалж дэмждэг. Тэгээ манай би өөрөө 3 компанийн нэр дээр барилдаг. Шарын гол хувьцаат компани, Happy Town, Гантүгүрүү компаниудаа маш их баярлалаа. Намайг Баянбаатар хөгтөн мөнх сүлд гэдэг. Тэгээд би одоо ер нь бол 7 настайгаас эхлээд сур харваагаар хичээлж эхэлсэн. Манай болохоор спортын мастер Баянбаатар гэдэг хүн. Тэгээд аавынхаа аав намайг дасгалжуулаад тэгээд 2 дугаар сургуулийн 8-ын б ангид сурдаг. Дархуул аймгийн наадмаас тэгээд Баянгор аймгийн алтан медаль, Өвөр ангай аймгийн хүрэл медаль, Отго харвааны бас хүрэл медаль гэж медалаа авч явах үед бол хамгийн гоё мэдрэмж байдаг. Тэгээд сур харваа гэдэг спортыг хөгжүүлэе гэж боддог. Мегмарын Цэлмэг гэдэг би 4 наснаас шатрын спортоор хичээлсэн. Тэгээд одоогоор 10 дахь жилдээ хичээлж байна шатрын спортоор. Энэ хугацаанд гэх юм бол би дэлхийн аврагт 4-р байранд орж байсан. Тэгээд Зүүн Азийн аврагт төрүүлсэн, Туршлагын Азийн аврагт төрүүлсэн. Өнөөдөр болохоор спортуудаас шатрын спортоос аймгийн шилдэгээс шагнал авсан. Тэгээд их баяртай байна. Частын зорилго гэвэл дэлхийн аварга болох. Тэгээд бас гранд мастер болох. Одоо ингээ манай дүүнээр шатрын спортоо хичээлдэг. Тэгээд
Ер нь шатар тоглохоор оюун ухаан илүү хөгждөг. Тэгээд ер нь тооны хичээлдээ илүү сайн болдог. Наг ууган баярын бар гэдэг 17 настай бадрын спортоор хичээлээд лазерчлал хичээлж байгаа. Бадрын спортоор хичээллээд спортын шилдэг тамирч авсан. Хүүхдийн наадмын хос медальтай, тэгээд насны туршид улсын аваргын мөнгөн медальтай. Цаашдын зорилго бол ки спорт гайвуулдаг. Намайг даханы мөнгөн мэл гэдгээ би баяр сайхан тасалж уустай бохомтой харсуудгүй тамирчин байна. Би 25 оны хугацаанд гэх юм бол Өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль, шилдэг тогтолцооны шагнал авсан. Тэгээд хүүхдийн 7 дугаар их наадмаар наадмаас хүрэл медаль авсан. Волейбол спортоор би 6 дугаар ангиас хичээлж эхэлсэн. Волейбол спорт ер нь айгүй тийм багийн спорт, нэгнийгтэй ойлголцсон моментийн спорт. Сэтгэл айгүй өндөр байна. Намайг Эрдэнэтийн сувд Эрдэнэ гэдэг. Би 16 дахь сургуулийн 7 б ангид суралцдаг. Би жудо бөхөр хичээлдэг. Дансан давгийн балжины багшийн шавь. 4 дахь жилдээ хичээлж байгаа. Би 2025 онд өсвөрийн улсын аварга шалралт тэмцээнд алтан медаль хүртээд төвийн бүсийн аварга шалралт тэмцээнд алтан медаль хүртсэн. Зорилго мөрөөдөл бол дэлхийн олимпийн дэлхийн аварга болох. Тэгээд одоо 2026 онд бүх тэмцээнүүдэд амжилттай оролцъё гэж. Намайг Алтаршиг онгорцол гэдэг. Би од сургуулийн 11 дугаар ангид суралцдаг. Талбайны сэр хичээллээд 10 хичээлж байгаа. Бангладеш улсад зохиогдсон олон улсын тэмцээнд 5 дугаар байранд орж исэн. Тэгээд дэлхийн аваргын тэмцээнд 4 дугаар байранд орж исэн. Улсын аваргын 7 удаагийн аварга. Ер нь амар их баярлдаг. Тэр нь медаль аваад ингээд төрийн дуулалт болох жахтаа ер нь айгүй уйлах гэдэг. Ер нь л илүү их төвчээртэй, илүү их зоригтой. Тэгээд одоо үеийнхээ хүмүүсээс одоо арай илүү бие даасан юм шиг тийм болчтой юм. Одоо гадаад дотоод руу тэмцээнд явхад ч гэсэн мөнгө төгрөгийн асуудал ингээд гарахад ер нь айгүй их дэмжлэгтэй санагддаг. Үргэлж миний амжилттай ард байдаг аав ээж, гэр бүл, багш нартаа үнэхээр их баярлалаа. Дэмжиж туслагдагт маш их баярлалаа. Ануучин гэдэг од сургуулийн 9 дугаар ангийн сурагч. 9 дэх жилдээ хичээлж байгаа. Софтенс дээр хичээлдэг. Софтенс талбайд хичээлж. Солонгос улсад багийн эмэгтэй төрлөөр насны хүрээний тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 3 улсын аваргаас 3 хос мөнгөн медаль хүртсэн. Тийм амжилттай байна. Олон улсад болон одоо улсдаа дархныхаа нэрийг өндөр төрөж авахад тэр мөчөд ямар санагддаг юм бэ? Цаашдын зорилго. Үнэхээр гоё юм байлээ. Цаанаас нөлмөс сураад цаашдаа улам их илүү амжилт гарахыг гэж байна. За, юуны төрөнд 2025 онд могоо жилдээ дархны хүүхд багчууд маань одоо спортоор маш өндөр амжилтыг үзүүллээ. Тэгээ 2025 оныг бид нар Дархан аймгийн засаг даргын зүгээс өсвөрийн тамирчдыг дэмжих хичээл болгон зарласан. За, энэ ажлынхаа хүрээнд бид нар улсын аварга шалралт тэмцээнд оролцсон өсвөрийн тамирчдаа тогтмол урамшуулдаг юм одоо журамтай болсон. Улсын аварга шалралт тэмцээнд оролцоод одоо алтан мөнгө хүрэл медаль авсан тамирчдыг урамшуулдаг болсон. За, энэ амжилтын үр дүнд 24 онд манай Дархан аймгийн өсвөрийн тамирчид 970 орчим багц медаль авч ирсэн бол 25 онд 1500 медаль эзэд болсон багц медаль. Тэгэхээр энэ амжилт бол 50%-аар одоо өссөн юм сайхан дүнг үзүүллээ. За, мөн тун удахгүй маргааш бид нар энэ одоо өсвөрийн тамирчдынхаа шагналын мөнгө урамшуулыг бас гардуулж өгөх болно. За, хоёрдугаарт бид нар Зулсан гол хүүхдийн цуснд өсвөрийн тамирчдын зуны бэлтгэлийн байрыг бэлэн болгож одоо ашиглалтанд орууллаа. За, ингэснээр зуны ээлжинд манай өсвөрийн тамирчид маань сэргэлт бэлтгэлээ хийх юм боломжийг Зулсан гол хүүхдийн цуслан дээр нэг ээлжиндээ 60-аас 70 тамирчид хүлээн авах боломжтой болсон. За, энэ жил бид нар шинээр усанд орох одоо дүүшийг ашиглалтанд оруулж байгаа. Тэгвэл одоо энэ жилдээ багтаж бас спорт талбаануудыг төгжүүлэхээр бас төлөвлөж байгаа. Тэгээ энэ бол өсвөрийн тамирчдаа зориулж хийж байгаа манай одоо нэг цогц ажлын маань нэгэ гэж хэлж болно. За, ингээд зуны цагт хүүхд залуучуудыг спортоор хичээлэх юм орчин нөхцөлийг сайжруулахын төлөө аймгийн засаг даргын зүгээс одоо үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан ажлуудаа одоо үргэлжлүүлэн зохион байгуулж хийх болно гэдгийг хэлье. За, ингээд энэ удаад 4 дахь жилдээ уламжид болгон одоо салбар бүрийн спортын шилдэг тамирчтай өнөөдөр тодрууллаа. Манай энэ жилийн тамирчдаас манай шатрын спортын тамирчид маань Аздаа анх удаа одоо медаль хүртлээ. За, манай үндэсний өвхийн шилдэг тамирчин болсон Амар маань одоо
улсын аврах шалгуур тэмцээнд нэг чуулгуу төрүүллээ. Улсын наадманд одоо дарханчуудаа баярлуулж одоо төрөө бүхээр тодорлоо. Энэ бүхэн бол одоо манай дархны хүүхд залуучууд ямар их одоо нөөц бололцоо потенциал байгааг бас харуулж байгааг илэрхийлэл. За эдгээр хүүхдүүд маань ирээдүйд манай дархан хотыг авч явах, дархан хотын нэрийг дурсгах төв дэлхийн алдартай тамирчид болно гэдэг бид нар огтхон жиргэлцэхгүй байна. Тэгээд хүүхд залуучуудаа өнөөдрийн шагнал авсан хүүхдүүдийн ард байгаа багш дасгалжуулагч нартаа эцэг эхчүүдэд чин сэтгэлээсээ талархалцсан илэрхийлээ. За энэ хүүхд залуучуудын ард байгаа бэлтгэлийнх нь хамтлагч партнер найз нөхдүүд нэгэд маш олон хүүхд залуучууд байгаа. Тэр бүх хүүхд залуучуудаа бас спортын өндөр амжилт хийх хүсэн өрөмөр байна. Спортод одоо дурлаж спортын төлөө бие одоо сэтгэлээ зориулна гэдэг бол хувь хүнд маш том хүмүүжлийг авчирдаг ийм одоо ач холбогдлоо. Тийм учраас хүүхд залуучуудаа биеийн тамир, нийтийн биеийн тамираар спортоор хичээлхийг бас уриалж байна. Бүгдэнд нь сар жиний баярын мэнд төвшүүлье. 2025 оны шилдэг холбоогоор 2 холбоог тодруулан шагнасан. Тодруулбал Баяр Тогтхын Төмөрбаатар тэргүүнтэй олон улсын хэмжээний мастер Сүхбаатар дасгалжуулагчтай үндэсний бүхийн холбоо, мөн Тогтох сайхны Тулгай тэргүүнтэй спортын мастер Сүхбаатар дасгалжуулагчтай хөнгөн атлетикийн холбоо тус шалгарлаа. Дараагийн мэдээ, Дархан сумын 24-р цэцэрлэг дотоод нөөц боломжоо ашиглан коридор хэсгээ биеийн тамирын талзаал болгон тохижуулжээ. Энэхүү шийдэл нь биеийн тамирын багш нар хичээлээ заах, хүүхдүүд бие биедраа хөгжүүлэх онцлог танхим болж байна. Дархан сумын 24-р цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад тулгамддаг биеийн тамирын зориулалтын заал, орчин нөхцөлийн дутагдлыг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан шийдсэн сайн жишээ болж байна. Тус цэцэрлэг нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 258 хүүхэд суралцж байна. Биеийн тамирын хичээл заах зориулалтын заалгүй байсан нь хичээлийг улирлын чанартай хязгаарлагдмал орчинд явуулах хүндрэл үүсгэдэг байжээ. Манай хаалгаар орж ирсэн хүн болгон тавтай тухтай цэвэр эрүүл аюулгүй орчинд одоо сурч хөгжих юм бололцоогоор хангана. Ажилтан болгоно ажлын байрыг тав тухтай байлгаж тухайн ажлаа одоо үр бүтээлтэй өгөөчтэй байлгахын тулд суух сандлаас нь ахуулаад одоо өдрийн 8 цаг заваа зарцуулж байгаа өрөө танхимыг нь бол яг стандартын дагуу байгуулж өгөх хичээдэг. Тэгээ оны өмнө ихэд бид нар энэ өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлөөр энэ үүдний одоо цэцэрлэгийн хүүхдүүдийн коридор хэсгийг биеийн тамирын заал болгож тогтчулсан. Тэгээ бас төрийн маань бодлого бол бас энэ сургуулийн өмнөх боловсрол руу нэлээд дэмжлэг үзүүлж оронтойг нэлээд их хэмжээгээр нэмэгдүүлж гисэн. Жишээ нь биеийн тамирын багш гээд оронтой нэмэгдээд батлаад өгөө бид нар биеийн тамирын багшаа авлаа гэхэд тухайн хүн одоо бас сургалт үйл ажиллагаагаа явуулах орчин шаардлагатай учраас коридорын хэсгээ бас тогтчулж өгсөн. Энэ цэцэрлэгийн энэ дотор ажиллаж байгаа хамт олонны бол нөр их хөдөлмөр сэтгэл шингэсэн ийм сайхан орчин бүрдсэн гэж бодож байгаа. Бас аймаг орон нутгийн удирдлагууд бол бас энэ орчин нөхцөлийг сайжруулах тоног төхөөрөмж техник хэрэгслээр хангахад бол нэлээд дэмжлэг үзүүлж манай Дархан аймгийн одоо төр захиргааны байгууллагууд бол боловсрол руугаа сайн ханддаг гэж бас боддог. Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүүхдүүдэд биеийн тамирын хичээл заах орчин, тоног төхөөрөмж мэрэгжлийн багшийн хүрэлцээ хангалтгүй байгаа судалгаа, бодит байдалтай уялдуулан тус цэцэрлэг өргөн коридор хэсгээ судалж, орон зайн зохион байгуулалтаа шинжилэн, биеийн тамирын зориулалттай аюулгүй хүүхдэд ээлтэй заал болгон тогтжуулсан байна. Биеийн тамирын талбайг яаж шийдэж болох уу? Аль талбайгаа ашиглах уу? Алийг ашиглавал бид эд бас үр дүнтэй байна гэж бодоод энэ талбайгаа ингээд биеийн тамирын талбай болгож ашигласан. Тэгээ энэ зөвхөн биеийн тамирын талбай дэш бүх судлагдах бүх хичээл үйл ажиллагаа энд явагддаг. Биеийн тамирч явагдана, хэл яриач явагдана, математикч явагдана. Багш нар маань одоо өглөө хүүхдээ хүлээж авахтаа ч гэсэн эндээ өөртөөхөө биеийн тамир дасгал хөдөлгөөний хийж биеийн тамирын багш маань бас үйл ажиллагаагаа энд явуулчихна. Тэгээ хүүхдүүд маань энд сурч хөгжиж маш их боломжтой ийм танхимтай болсон. Эцэг эхчүүд маань ч гэсэн маш сэтгэл хангалуун байгаа. Хүүхдүүд маань багшаа би жоохон тоглож байгаа гэдэг. Тэгэхээр ийм гоё танхим, ийм гоё заалтай болгож гисэн хүүхдүүдийн маань бас ийм тав тухтай орчинд байлгаж байгаа. Багш ажилчид маань бас ийм сайхан тав тухтай орчинд ажиллах боломж нөхцөлөөр хангаж байгаа бас эрхлэгчтэй бас баярлалаа гэж хэлье. За манайх энэ Эрдэнэ чимэг багшийн одоо номыг үйл ажиллагаанд ашиглаад жишээлбэл одоо гимнастикийн хэрэглэл гэхэд энд одоо бүх төрлийн гимнастикийн хэрэглэлүүд байх жишээний. Энд хүүхдүүд маань өглөө босоод дасгалаа хийхэд энэчнээсээ бүх хэрэглэгдэхүүн материалаа аваад бүх зүйлээ аваад энэчнээсээ дасгал хөдөлгөөнийг хийчихнэ. Биеийн тамирын багш маань ч гэсэн энд дасгалынхаа энэ хэрэглэгдэхүүнээс аваад үйл ажиллагаагаа явуулчихна. За ийшээгээ тоглоомын хэрэгсэл гээд энд нөгөө хүүхдүүд маань одоо энэ авирдаг хэсэг, энэ нөгөө малгай хамгаалтын малгай энд болохоор бүх санамжууд нь байгаа, болон болохгүй бүх санамжуудтайгаа
Тэгээд тоглоомын хэрэгслээ шийдэж өгсөн байгаа. За цааталтаа болонгууд спортын хэрэглэл гэж байгаа. Тэнд нь нөгөө хүүхдүүд маань төрдөг, авирдаг, шиддэг, мөлхдөг ийм хэрэглэлүүдэд тэндээ тавьсан. 2 настай хүүхэд гэхэд ингээд ажиллаж байна. За энэ ингээд дунд бүлэг, ахлах бүлэг бэлтгэл яваад ирэхээр энд ингээд том жижигээр нь бүх насандаа ингээд англиад тавьсан байгаа. Ингэснээр биеийн тамирын багш хичээлээ тогтмол стандартын дагуу заах боломжтой болж хүүхдүүд тоглох, хөдөлгөөнөөр дамжуулан бие биедраа хөгжүүлэх орчинтой сургалтын чанар хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдсэн байна. Энэхүү санаачилга нь их хөрөнгө шаардахгүйгээр дотоод нөөц бололцоогоо зөв судалж, оновчтой ашигласнаар сургалтын орчныг сайжруулах бүрэн боломжтойг харуулсан бөгөөд дархан сумын хэмжээнд үлгэр жишээ загвар цэцэрлэгийн туршлага болж байна. Хөтөлбөрлөн анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Оросын холбооны улсаас Дархан уул аймаг цугаа ерөнхий консул Руслана Амировича Зайнутдиноваг Дархан уул аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлж үдэн гаргах ёслол өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанаас бэлтгэсэн мэдээллийг хүлээн авч үзсэн үү? Оросын холбооны улсаас Дархан уул аймаг цугаа ерөнхий консул Руслана Амировича Зайнутдинова албан ажлаа хүлээлгэн өгч эх орондоо буцаж байгаатай холбогдуулан Дархан уул аймгийн удирдлагууд хүлээн авч уулзсан хүндэтгэл үзүүллээ. Дархан уул аймгийн удирдлагууд ерөнхий консул Руслана Амировича Зайнутдиноваг Дархан уул аймаг Дархан хотын гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байгаа илэрхийлэн Дархан хотын дээд шагнал болох найрамдлын дархан тэмдгээр шагнаж талархлын бичиг гартууллаа. Тэрээр манай улсад 1983 оноос хойш 4 удаа томилогдсон бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 3-наас эхлэн Дархан хотод ерөнхий консулаар ажилласан байна. Тем, что зацепило весь мир, то есть пандемия ковид. Именно ерөнхий консулын Оросын холбооны улсыг төлөөлөн ажилласан он жил бол 2019 оны эцсээр эхэлсэн. Яг одоо миний дарханд энэ томилтыг аваад ирсэн цаг үе бол дэлхийн нийтийг хамарсан ковидын хүнд үе байсан. Тэгээд тухайн үеийн засаг дарга аз жаргалтай хамтран бит хоёр энэ хил орчмын хязгаарлалтыг тухайн ковидаас үлдэж болох хор хохирлыг яаж даван туулах вэ гэдэг ингээд хоёулаа гар нийлэн бас ингэж ажиллаж исэн. Тэр үе бол би цохон тэмдэглэж дурсан санаж байдаг ийм үе юм аа. Тэгээд Дархан уул аймгийн тухайн үеийн удирдлагууд бол өөрийнхөө хотын иргэдийг энэ ковидаас амжилттай хамгаалсан, хамгийн түрүүнд ногоон бүс болсон, хүмүүст асар их тийм хохирол гаргахгүйгээр ингээд сайхан даван туулсан энэ төргээд ийм сайхан зүйлүүдийг бол тэр үед хамтдаа ингэж хийсэн. Мөн хил орчмын худалдаа, үзэсгэлэнгүүд, хамтын ажиллагаанууд, байгууллага хоорондын харилцаа үүсгэх, Оросын иргэд Монголд байх, Монголын иргэд Орос руу зорчих гээд өдөр тутмын тухайн улсад суугаа дипломатын хийж гүйцэтгэх өдөр тутмын үйл ажиллагаанууд маань бол ямагт ингэж үргэлжилсээр байсан. Энэ бүх зүйлүүд бол миний ажиллаж исэн хугацаанд болж өрнөсөн. Мөн энэ хоёр хотынхоо найрамдлыг зөвхөн хот гэхгүйгээр Монгол улсын хил орчмын аймаг бүсүүдийг мөн Оросын холбооны улсын бас хил орчмын бүсүүдтэй хамтын ажиллагааг нэгтрүүлэх тал дээр бас ажиллаж байлаа. Мөн хоёр улсынхаа Монгол Орос хоёрын хамтарсан томоохон үйл ажиллагаанууд, чуулга уулзалтууд, хамтын найрамдлыг илтгэсэн үйл ажиллагаануудыг бас ингэж анхаарал тавьж зохион байгуулах энэ тал дээр бол ажиллаж байсан. Би Монгол улсад ирснээс хойш 86 онд яг ирж ирсэн. Түүнээс хойш ингээд 40 жил болсон байна. Ер нь Монгол болоод миний хоёр дахь эх орн гэж хэлж болно. Монголд энэ хугацаанд бүх зүйлийг таньж, мэдэж, яах ёстой, юу хийх ёстой гэдгийг бол би маш сайн олж харсан. Олон сайхан ажлын болоод найрамд нөхөрлөлийн олон сайхан найзуудтай энэ хүмүүстэйгээ би цаашид хамтарч ажиллах тал дээр санал бодлоо солилцох, найз нөхдийн харилцаагаа үргэлжлүүлэх гэд маш их надад бодож байгаа юм байгаа. Хамгийн гол юм бол ер нь дипломат харилцаа гэдэг бол ард түмний хоорондох дипломат харилцаа, ард түмнүүд хоорондоо найрамдаж нөхөрлөх энэ бол хамгийн бас чухал байдаг. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд бол сургуулиуд, сурагчид солилцох, бизнесийн хамтын ажиллагаагаа солилцох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, худалдаа бүх салбарт бол хамтран солилцох, ажиллах, туршлага солилцох, гэрээг хийгдэх гэдэг юм уу. Маш олон төрөл дээр бол ингэж хоёр орны маань ард түмэн хоорондоо найрамдаж, хамтарч байгаа энэ явдал бол хамгийн чухал. Тэгэхээр энэ бол улам хөгжиж, улам гүнзгэрч ингийн төлөө бол бид ажиллана. Яг та бүхэнтэй санал нэг байна. Би эргэж эх орондоо очиод Монгол улс, Оросын холбооны улс хоёрын найрамдлын хамтын ажиллагааг хариуцсан энэ салбарт би ажиллана. Миний хоригдлуулсан туршлага, энэ олон жилийн найрамдал нөхөрлөл, энэ бүхэн бол энэ
ажилтнууд бол бас их суур болж өгнө гэж би бодож байна. Бүх дарханчуудад, бүх Монголынхаа ард түмэнд ирж байгаа цагаан сарын баяр, эрүүл их, ад жаргал, ажлын их амжилт хамгийн одоо сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Наступает год лошади, вот грядет. Всем вам здоровья, успехов, счастья. Спасибо. Монгол улс Оросын холбооны улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, дархан хотыг Улаауд, Братск болон бусад хотуудтай ах トゥ болж найрсаг харилцааг хөгжүүлэхэд ерөнхий консулын гүйцэтгэсэн үүрэг гэх юм а. Түүний гадаад харилцааны хөгжид оруулсан хувь нэмрийг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж 2025 онд Алтан гац зоотонгоор шагнасан байна. Төмөсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дэлхийн брендийг дэрэгдээсээ ураатай S Outlets дэлгүүрт цагаан сарын нүнжигтэй бэлгийн багц худалдаа явагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За S Outlets дэлгүүрийн маань цагаан сарын нүнжигтэй багцын бэлгийн худалдаа маань дархан салбар дээр маань явагдаж байна. За тэгээд та бүхэн маань хүссэн бараа бүтээгдэхүүнүүд за цамц, подолк, сорочик гэх мэт бүх төрлийн бараануудыг нэгэн үнээр 3 ширхгийг, 5 ширхгийг, бүр 10 ширхгийг авах боломжтой. За тэгээд та бүхэн маань яг тухайн бараан дотроо өнгийн, арзмарын сонгоод авч болно. За тэгээд сорочкны хувьд болохоор дандаа турк сорочкнууд байгаа. Манай Shirtmans Collection Shop гэдэг мөнхийн хамтрагч байгуулгын маань сорочк, турк сорочкнууд SS 2XL хүртэл маш олон материалын сонголттойгоор slim fit загварын сорочкнууд 3 ширхэг нь 45,000 төгрөгөөр хямдарсан байгаа. За өргөжлүүлээд залуучуудын маань малгайтай болон малгайгүй хүүдийн цамцнууд, бэлтгэлийн цамцнууд маань мөн 3 ширхэг нь 45,000 төгрөг. За яг л сүүлийн үеийн охид залуучуудын маань мод болсон oversize-ны сул цагуурын малгайтай хүүдийн цамцнууд худалдаалагдаж байгаа. За тэгээд та бүхэн маань өөрсдөө дэлгүүр дээр ирээд үзвэл маш олон гой сонголтууд, маш хямдхан үнээр авах боломжийг та бүхэнд бүрдүүлж өгсөн байгаа. За хүүхдийн барааны хувьд манай дээр 0-аас 16 насны бүх насны хүүхдийн бэлэн хувцснууд худалдаалагдаж байгаа. Цамц байна, подолк байна. За подолкнууд нэг 3-ыг авал 18,000-аар, за бүр 5-ыг авал 25,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой. За тэгээд курткны оронд хэрэглэгддэг ноосн цамц байна, хослол байна, малгайтай малгайгүй цамцнууд байна. За бүр курткнүүд хүртэл хямдралд маань орсон байгаа. За жишээлбэл энэ одоо харагдаж байгаа Хит 32 цамц маань дотортой курткны оронд хэрэглэгддэг цамц. За насны хувьд 4-өөс 16 нас хүртэл бүх насны арзмаарууд сонголтууд бол байгаа. За тэгээд хослол эрэгтэй эмэгтэй хүүхдийн биеийн тамирын хослолууд маань 3 ширхэг 54,000. За насны хувьд 4-өөс бас 13 нас хүртэл 14 нас хүртэл байна. За малгайтай малгайгүй хүүдийн цамцнууд бол 3 ширхэг 24,000 төгрөг, 3 ширхэг 57,000 төгрөг. Сонголтын хувьд бол маш их өргөн сонголттой байгаа. Хүүхдийн бас курткнүүд Benetton брендийн курткнүүд маань 3 ширхэг 39,000 төгрөгөөр хямдарсан. Хавар намрын 100 г-ийн синтванон курткнүүд, за өвлийн бас синтванон өстэй дотортой курткнүүд, болтонууд гэх сонголтын хувьд бол өргөн сонголттой байгаа. За эмэгтэй курткнүүд маань бүр 3 ширхэг 39,000 төгрөгөөр хямдарсан байгаа. 100 г-ийн синтванон за өвдөг давсан урттай арзмарын сонголтын болохоор SS 2XL хүртэл бүх арзмаарууд байгаа. Өнгөний сонголт сулгуу хөх болон хүрэн цэцэгтэй хар гэсэн 3 өнгөний сонголттой. Үн 39,000 төгрөг. Бүр 3 ширхэг 39,000 төгрөгөөр авах боломжтой. Одоо удахгүй бас хаврын үйлрэл ирж байна тэгэхээр хэрэгтэй байх. За өргөжлүүлээд бас хантааснууд бүх насныхын хэрэглэгддэг хантааснууд маань 3 ширхэг 57,000 төгрөг болоод хямдарсан байна. За тэгээ манай дээр ирэхэд цагаан сарын багцаас гадна бүх насны бүх төрлийн бэлэн хувцас гутлнууд бас худалдаалагдж байгаа. Хүүхдийн яра бодинууд, за хавар намрын курткнүүдийн хувьд бол маш их өргөн сонголттой байгаа. Эрэгтэй эмэгтэй хавар намрын курткнүүд, за эмэгтэй курткнүүд бол ерөөсөө өвлийг хавар намрын гэлтгүй бүгд 55,000 төгрөг болоо хямдарсан болтой байна. Өвлийн тединүүд байна. Эко шүүп материалтай курткнүүд, за богино курткнүүд, загварын курткнүүд маань бүгд 55,000 төгрөг болоод хямдарсан байгаа охид бүсгүйчүүдтэй зориулан. За эрэгтэй курткнүүдийн хувьд болохоор
Хавка брендийн хүртгэнүүд маань 285,000-аас 135,000 төгрөг болоод хямдарсан байна. За арай жоохон урт загвартай Пелникэн хүртэг бол 235,000-аас 89,000 төгрөг болоод хямдарсан байх жишээтэй бүх насны бүх арзмаарууд байгаа. За мөн манай дээр цасны хүртгэнүүд, цасны өмднүүд маань хямдарсан байгаа. За цасны хүртгэнүүд ерөөдөө арзмарын сонголтууд SS 2XL хүртэл бүх арзмаарууд бүх сонголтууд байгаа. За цасны өмднүүдийн хувьд болохоор дандаа одоо мөрөвчгүй загварууд нь үлдсэн байгаа. За цасны өмднүүд бүгд 49,000 төгрөг болоо юмсан. За ер нь бол одоо 1 сар 2 сар ч юм бол одоо цасны баяр их болдог, агаар салхинд их гарч булгадаг юм уйлрал. За тэгвэл цасны өмднүүд бүгд 49,000 төгрөг болоод хямдарсан байгаа шүү. За мөн хүүхдийн хүртгэнүүд маань 95,000-аас 49,000 төгрөг болоо хямдарсан. За энд байгаа хүртгэнүүдийн онцлог нь гэвэл бүгд 2 давхар хүрдэг, 4 үйлдвэрлэлээр хэрэглэгддэг. За гадна тал нь болохоор ус цас чигний хамгаалалттай хүрдэг. За дотор тал нь хавар намар өмсчгөр бас өнгөний хувьд болохоор өөр өнгөтэй ингээд маш гоё зохицолгоотой. За эрэгтэй эмэгтэйрээс бүх насныхан. За насны хувьд болохоор 5-аас 16 нас хүртэл бүх насныханд таарахаар арзмаарууд байгаа. Эрэгтэй эмэгтэй бүгд дандаа давхар хүртгэнүүд. Тэгэхээр та бүхэн маань нэг сумаар 2 туулаа буудах нэ. За мөн манай дээр Adidas, Nike, Fila брендийн цамцнууд маш их өргөн сонголттой, малгайтай, малгайгүй, цахилгаантай, товчтой, загварын хувьд маш өргөн сонголттой байгаа. За үүний хувьд болохоор 85,000-аас 125,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. За тэгээ бүр босооцохтой цамцнууд, дугуйцохтой, малгайтай цамцнууд, арзмарын сонголтууд ч гэсэн маш өргөн сонголттой. SS 2XL хүртэл бүх арзмаарууд сонголттой байгаа. За тэгээд Adidas, Nike-ийн цамцнуудаас гадна эрэгтэй эмэгтэй бэлтгэлийн болон даавн джинсийн өмднүүд маань худалдаалагдаж байгаа. За ерөөдөө жогер маягийн кармата манай залуучуудын өмсөх дуртай джинсийн өмднүүд гэхэд 89,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За өнгөний сонголт хар болон хөх цэнхэр гэсэн 2 өнгөний сонголттой. За тэгээд зөвхөн жогер гэлтгүй энгийн шулуун нарийн загвартай джинсийн өмднүүд маань бүгд 89,000, 105,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За өнгөний сонголттой хувьд хөвчлэн хөх өнгөнүүд, за тэгээ хар саарл, бараан өнгөнүүд манай залуучуудын яг сонголт болсон өнгөнүүд худалдаалагдаж байгаа. Эрэгтэй эмэгтэй даавн өмднүүдийн хувьд бол сонголт арвин байгаа. За үүний хувьд 45,000-аас 99,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. За одоо жишээлбэл энэ Tommy брендийн даавн өмд 99,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Арзмарын хувьд болохоор 32 арзмаараас 44 хүртэл арзмарын сонголттой. За 44 гэдэг бол одоо маш том биетэй залуучууд маань тохирноо 130-аас 140 кг жинтэй. За тэгээ чамдын хувьд болохоор маш гоё цэвэр даавн материалтай өмднүүд. За одоо жишээ нь энэ өмд гэхэд 55,000 төгрөгийн үнэтэй. За арзмарын сонголт 28-аас 38 арзмаар хүртэл арзмарын сонголттой. Өнгөний сонголтууд нь бол бүхэл төрлийн өнгө байна. За цайвар, саарл, хар, хөх, бор, шаргал. За ерөнхийдөө таны сонирхолд нийцэх бүхэл өнгөнүүдийн сонголтууд манай дээр бүгд байгаа. Үүний хувьд 45,000-аас 45,000, 55,000, 99,000 төгрөг гэсэн үнэтэй худалдаалагдаж байна. За эрэгтэй эмэгтэй ноосон цамцнууд манай дээр 60% хямдралтай байгаа. За Polo брендийн цамцнууд маань 125,000 төгрөгнөөс 45,000 төгрөг болоод хямдарсан байгаа. За арзмарын сонголтын хувьд болохоор SS 3XL хүртэл. За тэгээд үргэлжлүүлээд Valentino, Burberry, Coach, Prada гэх бүхэл төрлийн брэндүүдийн ноосон цамцнууд маань бүгд 45,000 төгрөг болоод хямдарсан. За охид бүсгүйчдийн хувьд болохоор Polo болон Gucci брендийн цамцнууд маань мөн адил 45,000 төгрөг болоод хямдарсан байгаа. За эмэгтэй хавар намрын гутлууд маань гарч ирсэн даруйдаа бас хямдрал цагаан сарын хямдралд орсон байгаа. За үүний хувьд 175,000-аас 65,000 төгрөг болоо хямдарсан. 36, 37, 38, 39 хүртэл арзмаартай. За сүүлийн үеийн мод болсон зузаан памгаруултай. За материалын хувьд болохоор цэвэр арьсан материалтай. Зузаан эзэний болтой гутлууд үн 65,000 төгрөг болоод хямдарсан. За мөн охид залуучууд маань зориулаад доктор Мартинсийн гутлууд маань 390,000 төгрөгөөс 95,000 төгрөг болоод
хямдарсан. За арзмарын сонголтын хувьд болохоор 36, 37, 38 арзмаарууд дандаа үлдсэн байгаа. За өнгөний сонголтууд ерөөсө бүх л төрлийн өнгө загварууд байгаа. За хамгийн гол нь оригинал доктор Мартин сод. За мөн үргэлжлээд хүүхдийн гутлнууд маань хямдрахтаа бүр цагаан сарын вакцины хямдрал маань орсон байгаа. За та бүхэн маань хүүхдийн хавар намрын болон өвлийн гутлнуудыг 3 ширхэг гутлыг 45,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой. Эрэгтэй, эмэгтэй, за хавар намрын өвлийн альж загвараас нь холиод өнгө загвар арзмаараас нь холиод 3 ширхэг 45,000 төгрөгөөр авах боломжтой. За хэрвээ нэг ширхгээр нь худалдаа авах бол ширхэг нь 25,000 төгрөг болж хямдарсан байна. За эмэгтэй мөн хавар намрын гутлууд саяны 175,000-аас 65,000 төгрөг болж хямдарсан хавар намрын гутлуудын за өрөөдийн сонголтууд энэгээр дахиад өшөө зөндөө олон сонголтууд байна. За бүсгүйчүүд та бүхэн маань бас цагаан сараар дээлэн дээрээ өмсөх гутал хайж ивэл манай Эс аутлет дэлгүүр дээр хавар намрын гутлнууд 65,000 төгрөгөөр хямдарсан байгаа шүү. За Австралийн алдарт UGG брендийн хоньны нэхэд дотор цэвэр арьсан гутлууд маань 285,000 төгрөгөөс 99,000 төгрөгөөр хямдарсан байгаа. За өнгөний сонголтын хувьд болохоор одоо ихэвчлэн бор шаргал өнгөнүүд үлдсэн. Арзмарын сонголтын хувьд 39-44 хүртэл арзмарын сонголттой. Өмсгөл харин жоохон жижиг өмсгөлтэй шүү манайхан. За маш гоё зузаан хоньны нэхэд дотортой цэвэр арьсан гутлууд. За тэгээ үргэлжлүүлээд дөрвөн хөлөлийн гутлнууд бас хямдарсан байна. За энэгээр өвлийн пүүз. За манай пүүзэн дурлагчдаа зориулаад өвлийн пүүз болон засны гутлууд 39,000 төгрөгөөр хямдарсан. За арзмарын сонголтын хувьд загвараас шалтгаалаад 36-аас 44, 45 хүртэл арзмарын сонголтууд байгаа. За засны гутал шинээр бас 39,000 төгрөгөөр хямдарсан байгаа. Coleman брендийн маш хөнгөн ус цас чигний хамгаалалтай, вибрамолтай, зузаан дотортой юм засны гутал маань 39,000 төгрөгөөр хямдарсан байгаа шүү. За мөн цагаан сарын вакцины худалдаанд маань хавар намрын гутлууд бас оролцож байгаа. За Polo брендийн доктор Мартин загвартай гутлууд маань 3 ширхэг 75,000 төгрөгөөр хямдарсан цэвэр арьсан материалтай хавар намрын гутал 36, 37, 38 арзмаар сонголттой. За энэхүү гуталтай маань бас нийлүүлээд холиод авах боломжтой Cosmo Pro гэдэг цэвэр арьсан материалтай гутлууд 34-өөс 40 хүртэл арзмарын сонголттой. Та бүхэн маань энэхүү хоёр гутлаас аль нэгийг сонгоод 3 ширхэг 75,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Маргаашийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.